нэг өдрийн семинар гэж болох тэр семинараар ингээ хаврагдчихсан. Тэгээд төвч болгоно нөхөрлөдөг байсан. Тэгээд бидний нөхөрлөл үнэхээр ингээд зүгээр нэг угаас сонсчоо явдаг биш байсан учраас яг төв сумаас тусгаарлаад ингээ гарч ирдэнтэй бид үнэхээр нэгдсэн нэг сэтгэлтэйгээр ингэж чуулгангаа явдаг байсан. онд Улаанбаатар зүүн чуулган маань төв чуулганаас салаад 40 дахин дүүс хамтдаа ингээд чуулган болоод гарсан. Яг 8 ээж ингээ хамт нөхөрлөдөг байсан. 8 ээж тусдаа гараад тэгээд бүгдөө яг ингээ чуулган дотроос ингээ эсний өдөр бүгдөөс хоолоо хийх болно. Бусад үед ингээл сайн мэдээний багийнхан бас ер нь сайн мэдээгээр айлчлаар явах болно. Бүхэл зүйл дээр бүгдөө хамтдаа ингээд нөхөрлөөр хамтдаа ингээл инээд хөөртөө баяр хөөртөө дандаа тийм баяр хөөртөө сэтгэлээр бас ингээ үйлчилжсэн. Анх ингээ чуулган маань тусдаа гараад 3 өдөр манай пастор орчуулагч нар маань ингээд одоо галтгоонд байгаа энэ ор ширэн дээр ингээ суугаад үгээ зааж исэн байхгүй юу? Тэр их сэтгэл тод байдаг. Хойд залуучуудын хэсэг маань яг л сайн мэдээ үг нөхөрлөлтөө төвлөл бүгдээрээ хамтдаа нөхөрлөхтэй их баяр хөөртэйгээр цуглаад тэгээ сайн мэдээний төлөө хамаг анхаарлаа хандуулаад ер нь амьдэрсэн. Есүн шин цонхонд өглөхтэй бид нэр жижигхэн зааланд үнэхээр баяр хөөртэйгээр аз жаргалтайгаар эсний үгийг ингээ сонсдог гэсэн. Тэр зааландаа бид нэр хоолоо иддэг байсан. Тэр зааландаа үгээ сонсдог, нөхөрлөдөг, магтан дуугаа бэлддэг, энэ тэнд бөөгнөрт нөхөрлөдөг байсан. Хажуу тал бол ингээ хоолны жижигхэн өрөөтэй тэр өрөөндөө хоолоо хийчихгүүтээ цонхороо ингээ хоолоо өгдөг байсан. Тэгээ зүүн чуулган маань ингээ бүр олуулаа болоод юу 8 ээж маань одоо бүр 130-40 ингээд нөхөрлөөд ингээ явж байгаа нь үнэхээр бас ингээд бүр миний санаа тухайн үеийн тэр санаанд бол байхааргүй тийм юм ажлыг ингээ бурхан хийж өгч байна. Сандлаа хүртэл ингээд өөртөө авъя гэд ингээд 5 талах 2 загас гэд ийм хүн болгоё дөрвөлжин хайрцаг яг гэр бүлд хэдэн хүн байна. Тэр ам бүлийн тоогоор ингээд биднэрт өгөөд тэгээд ингээд том хүн хүүхдүүд бүгдээрээ тэрлэгөө ингээд мөнгө цуглуулад ингээд хийжсэн. Улаанбаатар зүүн чуулганы барилгын одоо шинэ барилгаа барихын тулд үнэхээр бүхэл зүйлээ одоо бурхан найдаж, бурхан бүх одоо найдвараа тавиад пасторхаа одоо бүгд боловтойгоор энэ барилгын ажлыг одоо эхлүүлсэн байгаа. Тэгэхээр энэ барилгын ажлыг одоо ингэ бариад явж байгаа. Тэгэхээр одоо хүндрэлтэй зүйлүүд маш их гарч ирсэн. Яагаад гэвэл ерөнхий нэг юм байхгүй. Байсан учраас одоо бид хүмүүрэлж одоо барилгын ажлыг барьж ясан ч гэсэн хамтдаа одоо ингээд үгээ сонсоод залбираад энэ ажлыг эхлүүлсэн. Үйлчлэлээр дамжуулаад хувь хүн талаас үнэхээр итгэлийнхаа суурийг ингээд зүг тавьж ингээд итгэлийнхаа нэгсэндээ би ч гэсэн ингээд яг барилгыг ингээд бариад явах ингээд зүг ингээд бариад явах энэ бүх зүйлийг би гэсэн ингээд сурж аваад мэдэж авсан цаг хугацаа үнэхээр талархмаар тийм цаг хугацаа. Энэ газар авахд ингээд манай нөгөө одоо аавуудад нөхөрлөж байгаа манай залуучууд маань тэр үед ингээд гэр өрөө одоо ингээд газар хараад гэхүү тэгээд ингээд байрлаж байсан. Яг тэр үед бас ээжүүд маань ч гэсэн ингээд залуучууд маань ингээд бас гэрээ байраа хараад газар хараад ингээд байж байгаа юм чинь ингээд бүгдээрээ гэр гэрээсээ
Тэгээд орой болгон ингээд нэг хоол хацарч өгдөг. Тэр барилгын үйлчлэгээр ирсэн гэртээ амьдарч байхад тэгээд бид нар чинь нөгөө олон нэг юм боргоо үрдэн баг ингээд ажил явцтай ингээд халтаагаад үйлчлээд хүнсүү дөрвөө хоосондоо дарагдаад ингээд хийж байсан. Тэгээд хамгийн гоё нь болохоор эзний өдөр ингээд бүгдээр ах нараа дээрээс ингээд бүгд ингээд цагаан цамцтай костюм жиж хүмүүссэн аюул цэвэрцэн төлгөл гараад эзний гэртээ явдаг гэсэн ингээд тэр сайхан гоё санагддаг. оны 100 Бурхны бас бидний хүсэн хүлээсэн барилгын ажил маань эхэлсэн юм. Энэ өдрөөс эхлэн өдөр бүр хүн болгон шин гэрээ босгохоор яаран ирсээр нэг л мэдхэд 303 намрыг өджээ. Энэ хугацаанд барилгын зөвшөөрөл санхүү зэрэг маш олон хүндрэлүүд гарч байсан ч Бурхан биднийг хизээж хохироож шантрал дунд минь үлдээж байсангүй. Ажил хичээлээ тараад хүн бүрийн алхам нэг л зүг рүү чиглэнэ. Нартай, бороотой, цастай, салхитайд ч бид үйлчилсээр л. Өвдсөн ч өвдөөгүй мэд, ядарсан ч хийн ч ядраагүй мэд зөвхөн Бурхнаар л бие биедээ хүч өгч хамтдаа хөдөлмөрлсөн. Барилгын ажилд аж биелжлэн бас нээлтийн өдрийн дуугааж бэлдэнэ. Хүн бүрл сүмийн байр маань баригдаад дуусчихсан дотор нь сууж байна гэж төсөөлөн аз жаргалтай дуулна. Зав гарвал сүмрүүгээ гүйж, завсар гарвал хамтдаа нөхөрлөж, амс хийж суух цаггүй амьдрал өрнөсөн. Өглөө эрт ажил хичээлдээ явж тараад газар дээрээ ирнэ. Шүн болсон ч ядарч байна, дуусгая гэж хэлэхгүй хүн бүрл дахиад жаахан үйлчлэе гэсээр өглөөний нартай зэрэгцэн гэртээ харьсан удаа бидэнд цөөнгүй. Энэ дэлхий дээр хэн байх нь хамаагүй. Бид энэ газарт бүгд адилхан Бурхны эрхэм хүүхдүүд, бас сайн мэдээг зүрхэндээ тээсэн Бурхны ажилчид.